Баянхонгор аймаг Сархтаас Салнаахын нөлөөллийн арга хэмжээг эхлүүллээ. Баянхонгор аймгийн засаг даргын тамийн газар гэмтрэгээс үргэлжлэн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл цагдаагийн газраас хамтран архитектаас аймагаараа татгалзъя жилийн ажлын хүрээнд нөлөөллийн ажил арга хэмжээг аймгийн хэмжээнд үр дүнтэй эрчимтэй өрнүүлэхээр Сархтаас Салнаахын нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж эхлэв байна. Тэгвэл 2020 оны 9 дугаар сарын 5-ны өдөр Сархтаас Салнаахын нөлөөллийн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг Баянхонгор аймгийн гэмтрэгээс үргэлжлэн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл цагдаагийн газар дугуйчдын холбоо авто сургуулиудын холбооноос хамтран багнат талбайд өргөн дэлгэр зохион байгууллаа. Баянхонгорчууд өнөөдөр багнат талбай дээрээ цуглаж Сархтаас Салнаахын арга хэмжээнд нэгдэж буйгаа үг хэл үйл хөдлөлөө харуулж илэрхийлсэн нээлтийн үйл ажиллагаанд өндөр ач холбогдлогон оролцлоо. За Баянхонгор аймаг улсын хэмжээнд анх удаа бусад аймагуудад жишг болох үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. За Баянхонгор аймаг 2020 онд бол архитектурын аймаг болох зорилтыг тавин ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд бол нэг томоохон ажил маань Сархтаас салъя гэсэн аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж байна. За энэ ажлын хүрээнд бид архинд хэд хамааралтай, архинд донтсон, архинаас болж одоо маш олон төрлийн гэмт хэрэг үйлдэгдэг энэ асуудлыг дасан зогсоох гол зорилгыг агуулж байгаа. За бид энэ ажлынхаа хүрээнд жаргалтай амьдрал төв гэж төвийг байгуулж байна. За энэ төв маань одоо архинд донтсон, архины хамааралтай болсон, үүнээсээ болж одоо гэр бүлээ хүчирхийлдэг, гэр бүлийн ямар нэгэн дарамт үүсдэг энэ байдлыг арилгах мөн дүнчлэн одоо сэтгэл зүйн социологийн судалгаа, сэтгэл зүйн одоо зөвлөгөө өгөх ийм маш олон арга хэмжээнүүдийг давхар зохион байгуулж үйлчлэлтэй сургалтуудыг мөн зохион байгуулна. За мөн одоо арга эртэн нөлөөллийн ажлуудыг маш сайн хийхээр төлөвлөж байна. За архинд хамааралтай иргэдийн маань ард гэр бүл бас их хүн дээр шаналсан, зовсон ийм байдалтай байдаг. За энэ байдалд нь бас одоо бид нар сэтгэл зүйн судлаачдаа хамтран одоо гэр бүлд нөлөөллийн ажлыг өрнүүлж байгаа. За өнөөдрийн энэ өдрөлгийн нээлтийн ажиллагаа бол мөн одоо аймаг даяараа Сархтаас салах аяныг дэмжиж залуучууд, хүүхдүүд, ахмад дунд үеийнхэн бүгд дэмжиж гэж оролцохоор эрсэнд одоо маш талархалтай байна. Бид цаашдаа архитектур согтуулахын гэмт хэргийг бууруулах чиглэлээр энэ төвөөрөө дамжуулан маш одоо олон эерэг зүйлүүдийг хийж хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Сархтаас Салнаахын нөлөөллийн арга хэмжээний нээлтийн үеэр амьдралынхаа олон жилийг архитай хуваалцсан иргэн төвшин жаргал өөрийгөө ялж хорноос татгалзаж олон залууст өөрийн түүхээсээ хуваалцаж нөлөөлөл явуулж буйд талархал илэрхийлж Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 5 хантай ирж бүрэн цагаан гэр гардуулсан юм а. За би уг гарднууд Баянхонгор аймгийн гадууд сумын 3 дугаар огийн Малцсан айлын хүүхэд байгаа юм да. За одоо энэ архи гэдэг эдээгүүдээс хэрэгэлсээр олон жил өнгөрчээ. Энэ архи гэдэг эдээнээс болж сайхан амьдрал, ажил хөдөлмөр бүх юмыг л одоо хойш тавьдаг байсан юм байна да. Иймээс одоо энэ архины аян зохиож байгаа. Одоо энэ нутгийн удирдлагууд, засаг даргад хамгийн газар иргэдийн төлөөлөлтийн хурдын дарга одоо Батбаяр. За одоо ингээд энэ аймгийн цагдаагийн дарга одоо энэ оюут бол гэр бүхэн одоо хамтран энэ зохиолж байгуулж байгаад нь одоо баяртай байна. За ингээд ер нь ард иргэдэд хандаж үг хэлэхэд Монголын залуучууд цөөхөн шүү. Энэ архи гэдэг эдэг болж л үгэл битээ уугаарай гэж одоо уриалж байна да миний зүг байсан. Үйл ажиллагааг цагдаагийн газар дугуйчдын холбооноос орон нутгийн хүүхэд залуучууд ард иргэдийг нийтийн биеийн тамир, ундаг дугуй спортоор хичээллэх, сонирхлыг төрүүлэх, итвэх оролцоог нэмэгдүүлэх, дархлааг дэмжих, спиртээр биш спортоор хичээллэх үзэл санааг дэлгэрүүлэхүүднээс намны сорилт дугуй уралдааныг эхлүүлж нийт 4 төрөлд 150 гаруй тамирчид оролцжээ. Баянхонгор аймгийн засаг даргын захирамжаар сар болгоны эхний 7 хоногийн бям гарагийг автомашингүй өдөр байлгахаар зарласан. Ингээд 9 сарын 5-ны өдрийн бям гарагт Баянхонгор аймагт автомашингүй өдөр болж байна. Ингээ автомашингүй өдрийг тохиолдуулаад Баянхонгор аймгийн хүүхэд залуучууд, настан буурлууд бүгд одоо автомашингүйгээр спортоор хичээллэж ундаг дугуйн холбоо маань бас энэ ундаг дугуйн арга хэмжээг сайхан зохион байгуулж байна. За энэ арга хэмжээтэй уялдуулаад Баянхонгор аймгийн гэмтрэгээс өртөн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гаргасан Сархтаас Салнаахын энэ аяны арга хэмжээг иргэд олон нийтэд түгээх энэ ажил арга хэмжээ бас амжилттай сайхан зохион байгуулагдж байна. Ер нь Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн дийлэнх нь одоо архи согтуур фундааны зүйл хэрэгсэнтэй хамааралтай байгаа. Тухайлбал хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг,
гэр бүлийн хүч хэрхээлэл, бусдын эрхчлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, за бусдын амнаас хохироосон гэмт хэрэгүүд, за сүүлийн үед мөн нэлээдгүй амнасаа хорлох ийм асуудлууд байна. Энэ мөн архины шалтгаан толгойтой ийм асуудлууд байна. Тэгээ ер нь бол одоо иргэний шүүгтэр ч гэсэн одоо гэр бүлийн саллтын асуудал бол архины шууд шалтгаан толгойтой ийм асуудлууд байдаг. Ийм учраас энэ асуудлыг хуулийн байгууллага аймгийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хараад бүрдгээ суугаад байхгүйгээр урьдчилан сэргийлэх дөрвтэй арга хэмжээг зохион байгуулъя гэдэг аймгийн хэмжээнд архитектаас татгалзахад аймгаараа нэгдэцгээе гэсэн аянаа идэвхжүүлж өрнүүлэх үүднээс энэхүү ажил арга хэмжээг зохион байгуулж байна. Ер нь дэлхийн улс орнуудад хөгжилтэй орнуудад за Монгол улсад ч гэсэн гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх бол одоо ганцхан хууль сурталчлах, хууль ярихаас илүү спорт, соёл урлаг, олон нийтийн соён гэрүүлэх ажлаар дамжуулж гэмтрэгслээс зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь бол нэлээд их үр дүн өгч байна. Үүний нэг илрэл бол одоо өнөөдрийн спортоор дамжуулж, урлагаар дамжуулж Баянгор аймгийн маш олон сайхан залуучууд ирж байна. Гэхдээ энэ арга хэмжээг бид нэр төрийн бас байгууллагаас зохион байгуулж байгаа ч гэсэн бас COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс одоо хүн хоорондын зайн, эрүүл ахуйн шаардлагыг хангах үүднээс эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн байгууллага онцгой байдлаас бас онцгой хяналт тавьж анхаарал хандуулж иргэдэд сэрэмжлүүлэг өгч ажиллаж байгаагаараа бас онцлог байгаамаа. За хонгор нутгийнхаа нийт авт иргэдэд намрын сайхан налгар өдрийн мэндийг өргөн төвшүүлье. Тэгээд сар болгоны эхний 7 хоногийн бям гарагийг автомашингүй өдөр болгож аймаг захиргааны захирамжаар зохион байгуулж байгаа. За энэ ажлын өрөөнд бас сархтаа салнаа нөлөөллийн арга хэмжээ бас өнөөдөр давхсан бас явж байна. Тэгээд ер нь бол ард иргэдтэй үйлчлэг үзүүлэх нөлөөллийн арга хэмжээнүүдийг бол энэ төрийн бус байгууллагаар дамжуулж хийж явах нь илүү үр дүнтэй юм а гэж бас аймгийн удирдлагууд маань ярилцсан байгаа. За энэ арга хэмжээний өрөөнд дугуйчид 4 насны ангиллаар нийт 146 дугуйчин оролцсон тэмцээн амжилттай явж байна. Тэгээд талбай дээр маш олон арга хэмжээ зэрэгцээд явж байна. Хүмүүс маань үнэхээр бас энэ сархад гэдэг эдэнээс салахыг бас их эрмэлзэж байгаа гэдэг нь бол энэ талбай дээр ирсэн олон хүнээс бас харагдчихэ. Тэгээд цаашдаа энэ ундаг дугуй холбоогоор дамжуулаад залуучуудад илүү нөлөөлөх, аль болох эрүүл, эрч хүчтэй амьдрах, ундаг дугуй унах, чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх чиглэл рүү олон арга хэмжээний зохион байгуулахад төлөвлөж байгаа. За ирээдүйн бас ер нь томхон зорилго маань бол мэргэжлийн дугуйчдыг Баянгор аймгаас төрүүлэн гаргахын зорилготойгоор бид нэр хүүхэд багчуудаа уриалаад ингээд дугуй холбоо үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээд өнөөдрийн арга хэмжээ сайхан болж байна. Энэхүү арга хэмжээд хүрэлцэн ирсэн бүх дугуйчдаа болон энэхүү талбай дээр байгаа бүх хөгжин нэмж ирсэн хүмүүстээ бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. Тэгээд та бүхэнд ирч хүчтэй дархлаагаа эрүүлэр дэмжиж дугуй спортоор хичээлье гэж уриалах байна. Сархтаа салнаахын нөлөөллийн арга хэмжээнд Баянгор аймгийн хөгжим драмын театр, Тэмүүжин театрын уран бүтээлчид дуу бүжгээрээ нэгдэн оролцож урлаг, уран сайхнаар нөлөөлөх ажлаа эрчимжүүлсэн ба тус арга хэмжээнд зөв уриалгаар бүжгийн челленж өрнүүлсэн Dance Chance бүжгийн хамтлагийн залуус санаачлагаараа нэгдэж Улаанбаатар хотоос Баянгор аймгийг зорин ирж бүжиг наадмаараа баянгорчуудыг баясгаж сархтаа салахыг уриаллаа. За Dance Chance Баянгор аймгаас үргэлжилж байна. За бид бүхэн маань анх одоо энэ зон одоо анх хоггүй ID гэдэг өрөө дэвшүүлээд машинаас бууж гэж хэлсэн бол нийслэл Улаанбаатар одоо миний Улаанбаатар өрөө дэвшүүлээд ингээд үргэлжилсэн. Одоо ийхүү бид нар Ихтэй Монгол өрөө дэвшүүлээд Баянгор аймаг дээр үргэлжилж байна. Баянгор аймаг маань өөрөө сархтаа салъя хөө гэдэг өрөө дэвшүүлж бас ингэж ажиллаж байгаа юм байна. Яг энэ аяныхаа хүрээнд биднийг урьсан байгаа. За бид бүхэн маань болохоор бүжгээр дамжуулж хүмүүс зөв зүйлийг одоо уриалах, зөв зүйлд уриалах, нийгэмд эерэг хандлага түгээх юм зорилготой юм одоо бүжгийн баг байгаа. За тэгээд бид бүхэн маань одоо ингээд ерөнхийдөө бусад аймагуудаар ч гэсэн явж энэ челленж хийн гэсэн төлөвлөгөөтэй нийтдээ 4 челленж бид нар гаргачаад байгаа. Челленж бүрэн нь одоо ингээд Монгол үндэсний бүжгүүд байгаа. Тэгээд маш олон 8 настай барчаас 80 настай буурал хүртэл яг энэ хүү челленжд маань нэгдээд ингээд явж байгаа. Баянгор аймгийн гэсэн хүүхэд багчууд маань бид нартэй цуг бүжиглэхэд ингээд бэлтгэлээ хийгээд хүлээж байгаа. Аль хэдийнэ бидний ихэд бүжгээс орчихсан байлээ. Одоо ингээд шууд хамтаа бүжиглэхэд бэлэн болоод байж байна да. За бидний яагаад архив Дэлгүй яг хоо залуу хүн бол одоо хийж бүтээх зүйл маш их байна. Энэ үед архи ууж угаасаа болохгүй дээ. Архид л уухгүй бас буцаад бид нар юу нь ус уухыг байнга уриалдаг. Алхан дотор уриалж явж байгаа. Заримдаа бас шүүс уухыг ч уриалдаг. Тэгэхээр архи болвол ямар ч хэрэггүй зүйл. Тэгээ бас бид нар өөрсдийнхөө зүгээс бас тодорхой хэмжээ стикерүүд бас хэвлүүлж ирсэн. Замдаа бас тэрийг хүмүүст үзүүлээд бас ингээд сурчлаа явж байгаа. Спиртлэг бус спортлог. За тэгээд нэг сархас хамнаасаа бусдыг дийлж гэдэг юм уу. Маш олон зүйл зүгнүүд байдаг. А тэгтээ ер нь бол архи тарсыг бүр аль дээрээс монголчууд
маань ч гэсэн угаасаа хэтрүүлж угаасаа хэрэглэж болохгүй гэж уриалдаг байсан. Тохируулж хэрэглэх ёстой. За тэгээ ер нь бол Баян-Хонгор аймаг бол энийг бол тохируулж баг хэрэглээд хэрэггүй гэж уриалж байгаа юм шиг байна миний бодлоор. Тэгэхээр энэ бол маш зөв зөвтэй уриалдаг байх гэж бодож байна. Бусад аймагуд ч гэсэн энэс бас үлгэр уриалал авч яг энэ аяныг бас аймагт хэрэгжүүлээсэй гэж миний хувьд бас бодож байна. Энэ үеэр Ахмад буурлууд маань сархтаас салнахуй арга хэмжээнд нэгдэж буйгаа илэрхийлэн хөнгө хөгжмийн хэмнэлд бүжиглэж спорт фитнесийн холбоодод төрөл бүрийн үйл ажиллагаа тэмцээн уралдаан багнад талбайд явуулж спиртийг биш спортыг сонгохыг залуучуудаа уриаллаа. Баян-Хонгор аймгаас гарал угшилт олон сайхан залуус болох ТV8 телевизийн ерөнхий продюсер Эрдэнэ Баяр, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дуучин Баяр Магна, олон улсын таеквондогийн дэлхийн аваргын алтан медальт олон улсын хэмжээний мастер Утган Баяр нар энэ үйл ажиллагаанд гар бие сэтгэл нэгдэн оролцож буйгаа энэ үеэр илэрхийлж Баян-Хонгорчуудад үзүүлбэр тоглолтуудаа өргөн барьсан юм а. Сартаа салнахуй аянд хүүхэд болгонд ер нь маш их хөр нэмрээ оруулсан аян байгаа. Энэ маань яагаад гэхээр гэр бүлийн орчинд хүнийг архитан цогтуурсан тохиолдолд хүүхдээ сэтгэл зүйн дарамт үүсч үүнээс шалтгаалаад хүүхд маань хүсэл эрмэлзэл зорилгогүй болж улмаар сургуультаа явахгүй хичээлээс хоцрогдох тийм тохиолдол гардаг. Одоо энэнийг алга болгож сартаа салнахуй аян маань хүн бүрт хүүхэд бүрт ашиг шим үр дүнгээ өгсөн тийм сайхан аян болно гэдэгт бид нар үнэхээр итгэлтэй байгаа. Сархтаа салнахуй арга хэмжээг дэмжиж оролцсон хүн бүрт энэ үеэр зохион байгуулагчдын зүгээс лого өрөө бүхий аяг машин өнөртүүлэгч төлхүүрийн оосрыг бэлгэлсэн нь нэг ирээд өнгөрөх биш цаашдаа ажил амьдралтаа сархтаас татгалцахыг байнга мөрдлөг болгохыг хүссэн санамж нэг талаар байлаа. Хонгор нүтгэр агуулсан энэ нутагт амьдран суугаа хүүхэд залуус Ахмад буурлууд төрийн албан хаагчид хэн бүр өөртөө найз нөхөд хамт олондоо зөв нөлөөлөл бий болгож бодит үр дүн хамтдаа бий болгосон гэрэлтэй гэгээтэй цаг хугацаа бүтээхийг нийт хонгорчуудаа уриалж байна. Сархтаас салцгаая хонгорчуудаа. Нодлонгоос хойш одоо энэ жилийн 5 сар хүртэл юм уу? 4 сар хүртэл юм байна да. Энэ хоёр хүүхд ерөөсөө хүчирхийллийн байдалд байсан. Ерөөсөө хүчирхийлэл гэж ямар юм байдаг гэсэн те. Яг тэр байдалд байсан энэ хоёр хүүхд. За тэр хүн бол ингэдэг гэж байгаа. Айр хуугаг байсан ч, эрүүл байсан ч одоо энэ цүү хийсэн байгаа цаалганда ингээд дотроос нь чойжилчдаг гэж байгаа. Таалга юм. Дотор нь чойжилчдаг. Тэгээд авгаахаа хүүхдэд зоддог гэж байгаа. Авгаа хүүхдэд зоддог. Тэгээд зодохоор хаалган чойжилт юм чин орж ирэх яалцсан байгаа юм байх мэдгүй. Тэр нөхөр бол зодохын үед бол сайн зод ганжаа хугартал зодж исэн гэж байгаа юм. Ингээ шүн нөгөө хүүтэн гэрт ингээ босгоод гараа нүргүүлээд ингээ тогтоочдөг. Хоёр хүүхдээ. Тий. Тэгээд ингээ гараа булгахаар нөгөө нэг бүсний нэг юм толмол үүдэгч нэг байдаг. Тэр ингээл гараа ингээл цогтөг. Дор модоор ингээл ямар цогт ингээ тэгээд гараа нүргүүлээд тогтоочдөг. Тэгээ ээж нэг додсон байгаа нэг хүүхдээ. Тэгсэн чи алцах. Хоёулын хойд ингээ ойрох юм чуулаа өвч явж хайчих. Хүүхдээ. Хоёр хүүхдээ. Тэр арх уудаг гэсэн тавьдаг бол байнга юм. Өрөөсөл байнга үргэлжлэн зодод нүддэг. Би баргаан бараад бүр энэ дээр очиж тэр хүчирхийлгийн төвд нь хандах тэр байр оруулж байд юм. Тэнд нь оруулж өгөөч гэж би уйлаад эднээс сүсэлж би гоочсон. Төхөнгө байна. Одоо ч би төхөнгө барж байна. Өнөөдөр. Аргаан бараа өнөө өгдөө штэ би явж гадар ингээ сургууль зойлох хөөцөж яваад ирсэн манай өхн намайг ингэж байгаа штэ. Хүүхд нь уйлаад энэ яас гэсэн чи. Ээж намайг гудамны золдон гэдэг штэ. Тэгээд хүүхд нь хэлж та эмээг байхгүй гад 4-5 хоног арх ухаа үсттэй гэдэг ээж хүүхд нь тэгж байгаа хгүй ээж байгаа. Миний арх ухаа чамд ямар хамт. Танад ямар хамт. Манай хүүхд тэгээ намайг хангиж байгаа. Яа ингэж байгаа. Тэгэхээр би яах гэж хийдэгд гаргасан. Тийм байсан бол чи жоохон багт хүнд өгчих гэсэн. Энэ чи шилжилтийн насны хүүхэд шүү дээ. Надад чи одоо чи ингэж байх юм бол чи нөхд чамаас ажил гудамд гарна шүү дээ. Цаашаа архитан гудам. Тэгчээ би өнөө өглөө уйлаас тэг хүүхэд нь уйлж байгаа байхгүй. Эс намайг гудамны залбир би сургууль суусмаар л гудамны залбир гэдэг шүү дээ. Би хөдөө явахаас тэгж байгаа байхгүй хүүхэд нь сайн байна тэгж байгаа байхгүй. Тэгэл чи уухргийг ус 3 хүүхэд гарахт нь би 3-ын дэрэгдэл байжсэн биш юм ч байгаагүй. Хань ижил тэгж байгаагүй. Одоо ч хүртэл би байж байгаа.
Мөнхийн Усаг группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Батцэцэг Баянхангур аймагт 72% хямдралтай номын үсгэлэн худалдаа явуулж 29 номын санд 29 сая төгрөгийн номын баяжуулалт хийж өглөө. Мөнхийн Усаг группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга аз хур компани үүсгэн байгуулагч гадаад харилцааны дэд сайд асан Батмөнхийн Батцэцэг Монголын өв уламжлал, ёс заншил, түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор аз хур компани болор судар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бүтээлүүд мөн гадаад дотоодын зохиолчдын 500 шахам нэр төрлийн номыг Төрсөн нутаг Баянхангур аймгийнхаа ард иргэдэд 72% хямдралтай хүргэх номын худалдааг амжилттай зохион байгууллаа. Номын хямдралтай худалдаа 2020 оны 9-р сарын 6-ны өдрийн 8 цагаас эхэлсэн бөгөөд номын буянг дээдлсэн номонд дуртай хонгорчууд уншигчд маань бүтэн өдөржин аймгийн хөгжим драмын театрт үндсэн өдөр болсон юм. Мөнхийн Усаг компани тууцын дарга Батцэцэг 2020 оны улсын хурлын сонгуульд Монгол Ордын намаас нэр дэвшин өрсөлдөхтөө ялсан ч ялаагүйч хүний хөгжил төлөвшил, соёл боловсролын төлөө бүхэл бололцоогоо ажиллана гэдгээ нэгэнтээ илэрхийлж байсан. Хэлсэндээ ч хурж хэлбэл хийдэг, амал бол ажил болгодог чанарт сэтгэл сайтай бүсгүй гэдгээ энэхүү Төрсөн нутгийнхандаа харууллаа. Өнөөдөр Төрсөн нутагта дахиад ирж байгаа бас улсын хурлын сонгуульд нэр дэвшснээс хойш бас 2-3 сар өнгөрчлөө. Тэгээ би одоо сонгуулийн сурчлагын үеэрээ бас аймаг орон нутагта хийж хэрэгжүүлэх одоо сонгуульд ялсан ч хийх ёстой гэж боддог. Нийгмийн хариуцлагын хүрээнд ч гэсэн одоо хэрэгжүүлэх ийм ажлууд аймагтаа бас оройлж хийнэ гэж амласан. Тэр ёсоор одоо өнөөдөр ирээд өнөөдөр бас их бэлэг дэмбэрэлтэй өдөр миний хувьд миний аав одоо Баянгор аймгийн Галууц суманд яг одоо өнөөдөр төрсөн өдөр 9 сарын 6-нд миний аав төрсөн. Тэгээ аавга төрсөн өдрөөр бас энд ингээд их олон юмны давцал бас юм сайхан өдөр ирээд номын хур буулгасан, номын баяр тэмдэглэсэн ийм өдөрлөг хийсэн сайхан өдрийг бас аймгийнхаа орон нутгийнхаа удирдлагуудтай ард иргэдтэйгээ хамтарч зохион байгуулж байгаадаа туйлын баяртай байна. Тэгээ өнөөдрийн маань арга хэмжээ бол зөв Монгол хүн гэж одоо миний бас санаачилж хэрэгжүүлж байгаа тактик жилдээ болж байгаа том хөтөлбөр байдаг. Тэрний хүрээнд 2 аяныг одоо Баянгор аймагтаа зарлж байгаа. Нэг нь бол оюутны итгэлэгт хөтөлбөр. За энд бол дотоодын ихтэй сургууль суралцах одоо тэтгэлгийг олгох зөв Монгол хүн гэдэг сэдвийнхаа хүрээнд ийм аян зарлж байгаа. Хоёрдугаарт нь болохоор бид нэр бас соёл боловсрол, соён гэгэрэл чиглэлээр одоо олон жил үйл ажиллагаа явуулж байгаа учраас бүх сургуулиудын ерөнхий боловсролын 29 сургуулийн номын сангийн баяжлалыг хийх нь бас гэгээлэг зөв хүртээлтэй арга хэмжээ юм байна гэж бодсон учраас 29 сургуулийн номын сангийн баяжлалыг нэг сургууль болгонд 1 сая төгрөгийн үнэтэй номыг бол хандуулж байгаа. Мөн одоо бид нар бас өлтөд бүлгийн хүүхдүүдэд хичээлээ хэрэгслийг бас дээжийг нь үргэж байна. За хамгийн гол нь 72% хямдрал гэдэг үйлчлэгээ бол манай одоо аз хур компанийн хувьд бас брэнд болсон ийм үйлчлэгээ. Энийг бид нэр анх удаа одоо орон нутагт баруун аймагуудад хийгээд бас Төрсөн нутагтайгаа хийж байгаа туйлын баяртай байна. Тэгээд энэ талбай дээр өнөөдөр амралтын өдөр маш олон хүмүүс гэрээсээ гарч ирж олон цаг очирж байгаа. Хүндрэлтэй боловч нөгөө талаас бас сайхан дурсамжуулсан. Тэгээд одоо Улаанбаатарт бас хүмүүсийн хүсэн хүлээдэг үйлчлэгийг орон нутагтаа авч байгаад нас баяртай байна. Яагаад тэгэхээр би 72% хямдрал гэдэг бол өөрөө энэ яг номын бизнес гэж байгаа хүмүүст маш алдагдaltaй ийм үйл ажиллагаа. Гэхдээ энэ эргээд одоо нийгэмд хүмүүсийн төлөвшил, соён гэгэрэл тасар их нөлөө үзүүлдэг. Эргээд маш олон юм уншигчтай болдог ийм сайхан үйл хэрэг учраас бид нар энэ 72%-ийг бол одоо сорон даяар хэрэгжүүлэх гэж бодож байгаа. Тэрээр зөвхөн Баянгор аймгийн оюутан залуусын дунд хэрэгжүүлэх зөв Монгол хүн оюутны тэтгэлэг төлбөрөө энэ үеэр албан ёсоор зарласан бол Баянгор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын унших номын хүртээмжийг нэмэгдүүлэх, сум орон нутгийн хүүхэд багчуудыг номтой нөхөрлүүлэх, тэдний хүмүүжил боловсролын шатанд номын оролцоо тусгалыг шин төвшөнд гаргах зорилгоор номын сангийн фонд хөгжүүлэх, номын хур хөтөлбөрийг Баянгор аймагт хэрэгжүүлж аймгийн төвийн төдийгүй бүх сүмдийн ерөнхий боловсролын сургууль болон төв номын сан зэргээр 29 номын сангийн фондыг шинчлэн тус бүр 1 сая төгрөгийн өртөг бүхий шин номын баяжуулалтыг хийж өгсөний зэрэгцээ Баянгор сумын 60 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл гарталсан юм а. Тэрээр уг ажиллаар хэмжээндээ цаашдаа жил бүр уламжлал болгон Баянгор аймагт зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. 2020 оны 1-р улирлаа бид нэр 500 мянган төгрөгийн номын баяжлалтыг хийсэн. За тэрнээс хойш одоо номын баяжлалт хийгдэг байсан. Ингээд сая төгрөгийн хөрөнгө оруулалт гэдэг бол бас их том хөрөнгө оруулалт та. За өнөөдөр энэ аз сурын 72% хямдралтай худалдаа ирснээр манай аймгийн ард түмэн ямар их одоо
номоор цангаж байсан. Ямар их хөрөнгө оруулалт болж байгаа нь бол тодорхой харагдаж байна. Ороход ямар их хүнтэй гадаа орчлоод орж чадахгүй байгаа хүмүүс одоо үртэл залхаж явахгүй ингээд хүлээж байгаад бол баяртай байна. Ингээд номтой ажилтдаг номын цагаан буйг бас дэлгэрүүлж өгдөг хүний үед энэ үйл ажиллагааг хараад өнөөдөр би маш их баяртай байна. За энэ сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийснээр манай ерөн сургуулиуд төсвийн 3%-аар ном авах эрх өгдөг. Тэгээд манай сургуулийн хавар нэг сая төгрөгийн ном худалдаа авалт хийсэн. 8 сард 200 мянган төгрөгийн худалдаа авалт хийсэн. Тэр дээр нэмээ сая төгрөгийн хөрөнгө оруулалт гэдэг бол маш их одоо биднэрт фондонд бол маш их баяжилт, маш их хөрөнгө оруулалт, хүүхдүүдэд бас шин сэргийг номыг сольж унших юм ач холбогдолтой гэж бодож байна. Хөл тавих зайгүй шахам орчинд зөвхөн номоор амьсгалж, номын тухай яриа өрнүүлж, хамаг анхаарлаа ном руу чиглүүлсэн, номоор нөхөрсөн гигэн өдрийг Баян хонгорчууд инхүү нутгийн охин Баццгийнхээ дэмжлэгээр бүтээлээ. За өнөөдөр манай Баян хонгор аймагт маань Мөнхийн өсөг группийн төлөөлөл өдөртөх зөвлөлийн дарга Баццэг сайд маань аз сур номын одоо үжиглэн худалдаа, дээрээс нь Баян хонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын одоо номын сангийн үйл ажиллагааг дэмжиж одоо номын санг баяжуулах зорилгоор өөрийн одоо компани зүгээс, группийн зүгээс 1 сая төгрөгийн тусвар 1 сая төгрөгийн одоо номыг хандивлаж дэмжлэг үзүүлж Баян хонгорын одоо ирээдүй болсон хүүхэд залуучуудын одоо ном эрдэм шамдах юм үйлсэд нь одоо маш их том дэмжлэг үзүүллээ. За өнөөдөр бол одоо дэлхийд даяараа глобалчлагдсан интернет сошиал одоо орчинд одоо хүн болгон ажиллаж амьдарч тэр битгийл одоо өөр хүүхдүүд маань хүртэл одоо энэ компьютер техник хэрэгслээс юм хит хамааралтай болсон энэ үед одоо цаг үеэ болсон сайхан номоор одоо дамжиж эрдэм мэдлэг олж авах ийм боломжийг олгож байгаа одоо Мөнхийн өсөг группийн хамт олон болон Мөнхийн өсөг группийн төлөөлөл өдөртөх зөвлөлийн дарга Баццэгтэй одоо Баян хонгорчуудынхаа өмнөөс нийт иргэдийнхаа өмнөөс болон хувьяасаа маш их талархаж байгаагаа илэрхийлж байна. Энэ бол одоо Баян хонгорын цаашдын одоо хүүхдүүдийн номон дурлах, номын одоо хорхоотон болох энэ үйлсийг бол ихээхэн дэмжиж байгаа маш сайхан арга хэмжээ болж байна гэж миний хувьд үзэж байна. За өнөөдрийн энэ арга хэмжээ бол маш сайхан арга хэмжээ болж байна. Улсын хурлын сонгуульд Баян хонгор аймгийн Монгол Ардын намаас нэр дэвшсэн одоо Мөнхийн өсөг группийн үүсгэн байгуулагч Баццэг гэдэг хүн одоо эргээд Баян хонгор аймагтаа ирж одоо бас ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байна. Баярлалаа гэдэг. Дээрээс нь оюутан залуучууд одоо дэвшлэг арга хэмжээг зөв Монгол хөтөлбөр гэдэг ийм төслийг эхлүүлж байгаа юм байна. За энэний өрөөнд бас Баян хонгор аймгийн нийт иргэдтэй бас номын ийм хямдралтай удаа зохион байгуулж энд бол маш их үнэрсэн байна бас. Энэ үрж байгаа ном гадаа бүр маш их хэмжээний ойч дотор бас ийм хэмжээний ойч бас энэ бол хүмүүс ном руу ингэж орно гэдэг бол одоо бас цаашаалтай. Энэ бол ямар нэгэн хямдралтай бараа бүтээгдэхүүн биш. Энэ бол ном гэдэг нь өөрөө хүнийг асар их боломжийг бий болгож идэг. Ямар нэгэн өөрийгөө хөгжүүлэх хамгийн одоо энгийн дадал зурчнууд ном унших. Ямар нэгэн дэвтээд сургууль юм уу энд суралцахаас илүүтэйгээр айл болго одоо номын сангаа өргөжүүлдэг юм байх юм бол Монгол улс одоо хөгжихгүй ойрхон байгаа. Тэгээд иргэдийн боловсрол мэддэг ийм хэлж ийн гэдэг бол маш их баяртай байна миний хувьд. Айл байвал зохих ер нь түүхийн бас тэгээд нэг янз бүрийн орнуудын хөгжлийн талаарх бас хүүхдийн сонирхол татгуулсан юм ном авлаа. Тэгээд хүүхдүүд ер нь одоо цахим ертөнцид ороод ном унших нь их ховорлцсон. Тэгээ ер нь ингээд цувралаар нь ингээд авчих юм бол бас сонирхоод унших магадлал өндөр байдаг. Тэгээд энэ маш гоё боломж нэгдсэн дээр нь ингээд завшаа нэг ашиглаад гэртээ бас манайх номын сан байхгүй. Тэгээ номын сантай болъё гэж одоо цуглуулаа явж байна. Ер нь орон нутгийн бас яг иймэрхүү намын хямдралтай худалдаа зохион байгуулах нь ер нь зөв. Та бүхний зөв шүү дээ, зөв. Одоо бид нар хотоороо орлоо гэхэд чинь бараг л нэг ном аваад байдгүй. Номын сангаар тэр бодлого номын дэлгүүрүүдээр ороод байдгүй. Орсон ч нэг 2-3 ном аваад гардаг. Одоо ингэж нөө олноор нь ингэж номын сан баяжуулах тийм боломж олддоггүй. Тэгээ энэ гоё хямдралыг одоо ашиглаад байна да. Энэ бол хүмүүсийн одоо хүний тарих оюун ухааныг цэнгэлсэн энэ бол маш том ийм хүмүүст хөрөнгө оруулалт гэж бодож байна. Тийм Баццэг сайд маань уг нь сайд байсан өөрөө айгүй мундаг хүмүүс мундаг эмэгтэй байсан. Тэгээ бид нэр бүгд сонирхоод манай сумаас бас нэлээд хэдэн хүмүүс ирсэн байгаа. Тэгээ бүгдөө
Доотлын хүнд 5 ном, дээдлийн хүнд 20 хүчээр нарж ах шиг байна да. Тэгээ энэ бол үнэхээр одоо яг газартаар нэрээд бид нар чинь аян гоё номнууд чинь готоор ч л авдаг. Тэгээд дэлгүүр мэлгээр тэр болон готороо дэж чаддаг. Тэгээд орон нутгад нь ирээд ингээ газартаар нэрээд ингээд ном яадаг бол энэ бол ёстой поинт байсан. Энэ бол ёстой яг одоо энэ оюуны хэрэгцээг хангаж байгаа орон нутгад ингэж яаж байгаа маш том ажил, маш поинттай байсан. Энэ бол ёстой сайхан ажил болж байгаа гэж бодож байна. Баярлж байна бацэг одоо гацтай маш их баярлж байна. Энэ ажлыг зохион байгуулж байгаа тийм. Бид хүн ч бас төдийлөн нөгөө Улаанбаатар хотыг зорьсон эдэж гисэн бас номын сан зориод очиод чаддгүй. Тэгээд яг хаяанд ирсэн номноосоо сонголт хийгээд авч байгаа да баяртай байна. Дээрээс нь номууд маань одоо бараг л үнгүй шахуу номууд энэ ч ирсэн шиг санагдлаа. Тэгээд маш гоё номнууд авсандаа баяртай байна. Батцэг сайдаа баярлалаа. Энэ арга хэмжээг жил болгон зохион байгуулаарай гэж хүсэж байна. Мөн одоо хонгорчуудаа оройлгоод энэ номын арга хэмжээнд одоо дараагийн жилүүдэд илүү их ороорой гэж бодож байна. Одоо энэ хахад манайхан бас их гоё оюунлаг хүмүүс юм аа. Ингээд номын очир дарааллууд үнэхээр одоо яаж бичүүлэндээ л гэж бодож байна. Сонгохоос илүү бичүүлэх нь хүндрэлтэй байна. Тэгэхээр энэ олон хүмүүс сонгож авч байгаад маш их баяртай байна. Залуучуудаа бас номонд чимтэн ороорой гэж уриалъя. Баяхангорчуудын ном оюуны их цангааг тайлж, номын хур буулгасан танд мянган уншигч хонгорчуудынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.